эдийн засгийн бизнесийн сургуулийн банкны мэргэжил сурчлах хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа эхлүүлж болоод байна. Нээлтийн үйл ажиллагаанд хүрсэн ирсэн нийт оюутан залуус багш сургууль хүмүүжлэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд та бүхэндээ өмнө санхүү банкны багш Жансүрэн багш таныг аварж байна. Сайн мэцхан уу. Банкны мэргэжил сурчлах хөтөлбөрийн өрөөнд энэ жил манай банкны өдрүүд эхэлж байна. Тэгээ манай нээлтийн хүрэлцэн ирсэн нийт багш нарлаа оюутнуудтай талархал өгөхийдээ. За тэгээ энэ жилдээ манай банкны үйл ажиллагаа онцлог юм болоо. Энэ жил Монгол Улсын банкны салбар өөрчлөлтний 90 жилээ болж байгаа. Их сургуулийн эдийн засгийн бизнесийн хөтөлбөрийн сургуулиуд байгуулагдсан ихтгэл сургуулийн банкны маань 5 жилээ болж байгаа. Тэгэхээр энэ хэмжээний зориулаад манай банк өмнө жилдээ дөрвийн санханы хөтөлбөр зорилгоос энгийн хувьцаа буюу хөрөнгө оруулалтын эрхийн бичиг гаргаж байгаа. За тэр эрхийн бичгээ борлуулах. Ер нь эрхийн бичиг гэж юу гэдгийг тэрийг яаж хурцлаж авах юм? Ерөөсөө хөрөнгөний засал дээр яаж олцох юм бэ гэдэг талаар оюутнуудынхаа мэддэг бас нэмэр оруулах зорилгоор хажуудаа брокерийн пүүс байгуулсан. Тэгэхээр брокерийн пүүсээрээ та нар маань оролцоод хөрөнгө оруулалтын эрхийн бичиг хурцлаж авах боломжтой юм аа. За тэгээд дахиад эрхийн хөрөнгөний зах зээл гэж ямар юм байна? Тэнд хэн яаж оролцох боломжтой юм бэ гэдгийг хамгийн наад захын мэдээллийг олгох зорилготойгоор миний хөрөнгөний бирж оролцсон байгаа. За тэгэхээр та нар маань тэр биржийг бүртгүүлээд эрхийн зах зээл хэрэглээр арилжаанд оролцож өөрсдийнхөө чадлыг нийтлэг оюунаас сорих боломжтой юм аа гэж хэлмээр байна. За тэгээ манай банкад төвтэй өөрчлөлтөө. Бидний үйл ажиллагаанд амжилт хүсэн Айдууны минь дөрөвдүгээр нэгэн сайхан дууч ирсэн байна. Ингээд та бүхнийгээ өмнө соёлын тэргүүний ажилтны дуучин Отхон Баян таныг хүргэж байна. За баярлалаа. Ингээд юуны өмнө оюутан дүүнер тань сурлаг спортын өндөр амжилтыг хүсье. Монгол улсынхаа одоо хамгийн бас нэг гол чухал одоо мэргэжлийг эзэмшиж байгаа та бүхнийхээ ирээдүйн одоо ажил хөдөлмөрт нь амьдралд нь хамгийн сайн мөгдөг хүсье өрөөж Монгол улсын урлагийн гавь сэтгэлтэн тогтохын зэротыг өгчүм яруу найрагч алтан төлхөөрийн үг омогшил дуугараа та бүхэндээ Айдууны цэгэр хадаг өргөн барья. Адад төштийг сонсъё.
Монгол улсынхаа одоо энэ банкны салбар ирээдүйн одоо Монгол улсын хамгийн чухал салбарыг авч явах өөрөөр та бүхэндээ дахин одоо амьдрал чинь омогцоор дүүрэн байхын сайхан өрөөлөг дахин өргөн дэвшүүлье. Дэлхийг элгэнд төлсөн мөргөдийн дүртэй Монголын хоо шиг эрхлэх хөвд заяатай төрсөндөө би Тэнгэрийн гэнтэй омог шийдгөө хурдууныхан шурхаг дөрийн шуу шиг эрхлэх хөвд заяатай төрсөндөө би Тэнгэрийн гэнтэй омог шийдгөө За ийм цаг айдууны мэнд өргөсөн Баянмунхтай баярлалаа талархсан аялал хийлээ. Тэгээд маргааш долоохын болон цааш мөрөндөө өндөр хэмжээсээ. За ингээд бүгдээ манай үйл ажиллагаанд зориулсан үг хэлнэ хэмээн Орхон их сургуулийн ректор Яд Доштерч таныг хөрж залж байна. За сайн байцгаана. Өнөөдөр нөгөө ярах хэмжээ зохион байгуулад байж байгаа та нартай ямар ч гэсэн ажилч амжилт хүсье. Одоо тэгээд банкер болж байгаа улсад банкер болохоос өмнө ямар ч гэсэн ямар ажиллагааг мэддгийг сурчиж байгаа юм байна. Энэ бол маш том ололт гэж бодож байна. Тэгээ манад одоо хэдэн хүүхэд төгсөж байгаа. Хэдэн хүүхэд энэ банкнд одоо ажиллаж байна. Яг одоо Итгэл банкнд. Тэгэхээр одоо 50 банкер энэ байгаа юм тийм ээ. За тэгээд яг манай улс маань манай улс чиглэл төлөхий дээр эдийн засгийн хэцүү байдалтай эдийн засгийн хүндрэлд орцсон гэж яриад байна. Гэхдээ эдийн засгийн ямар ч нөхцөл байдалд банкныхан бол хизээч ажилгүй болно гэж байдгүй. Тийм болохоор та бүгд бол маш зөв мөрөглөж сонгосон байгаа. Тэгээд та бүгдийн мөрөглөлийг би бол ингэж хараад байгаа. Та нар болох ингэ мөнгөний 8 гэж хараад байгаа. Та нар зардаг бүтээгдэхүүн ч мөнгө авч байгаа юм ч мөнгө тэрийг буцаагаад зардаг тийм ээ. Тэгэхээр мөнгө бол хаа цагаа байж л байна. Тийм болохоор та бүгд бүгдээ мөнгөнийхөө намайг сайн хийгээд жилдээ нэг олон мөрөглөж байгаа багш нартай баярлалаа. Тэгээд амжилт хүсье. За одоо та бүхнийхээ өмнө эдийн засгийн виз удирдлагын сургуулийн захирал Нямсрын таныг Итгэл сургуулийн банкны үйл ажиллагааг нээж өгнө хэмээн микрофоныхоо өмнө өрн залъя. Тэгээд энэ процесс эрдэмтэн багш нар болон оюутан залуус та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд Орхон их сургуулийн банк ажиллаа 5 жил болж байгаа. Энэ сургуулийн банк нь аль сургуулиар байдгүй. Зөвхөн үндсэндээ манай сургуулиар ганцхан явдаг гэж болно. Энэгээр манай сургууль илүү бахархалтайгаар банкны ангийнхны брэнд өнгө болон брэнд энэ банкыг ажиллаж дээр олон үргэлжлүүлээд жилээс жил банк ус санхүүгийн байгууллага энэ жил бас өргөжөөд хөрөнгөний мэргэжийн үйлчлэгээ давхар хамсран гүйцэтгэж байгаа. Бидний сургалтын үйл ажиллагаа практикт бүрэн оновчтой хэрэгжих гол үндэслэл болж байгаагаар илүү давуу талтай бөгөөд та хэдийн өргөжтэй байгаа нь энэ манай багш нарын болон дээр нь сургуулийн удирдлагын зүгээс бидний энэ байдлаар хангаж байгаагаар илүү үр дүнтэй болгож чадах нэг гол алхам үүсэж байна. За ингээд Итгэл сургуулийн банкны 5 жилийн мэнд хүргээд банкны үйл ажиллагааг нээсэн юм байна.
банкны мэрэгч сурчлагын өдрүүдэд зориулаад маш олон хөгжөөнд төвцөө уралдаан үйл ажиллагаа явагдана. Зөвхөн иймээс та бүхэн идэвхтэй оролцохыг бид бүгдийн зүгээс хүсэж байна. Сэтгэж биелгэж багтах сэтгэлдээ тийм ээ залуус бид агуу их мөрөдөлтэй бүх сэтгэл